2016 оноос хойш эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлтийн оролцоо ерөөсөө нэмэгдээгүй. Нийт эмэгтэйчүүдийн хөдөлмөрийн насны эмэгтэйчүүдийн 53% нь хөдөлмөрийн зах зээлд ажиллах хүчтэнд оролцож байгаа. Энэ тоо ерөөсөө нэмэгдэхгүй, харин эрэгтэйчүүдийн бага зэрэг нэмэгдсэн. Цаана юу хэлж байгааг гэвэл эмэгтэйчүүдийн эдийн засгийн оролцоо бага байна. Эмэгтэйчүүд хүүхэд асрах, гэр орны ажил хийх энэ дарамтаас гарч чадахгүй, ажлын байранд очиж чадахгүй ийм нөхцөл байдалтай байгаад байгаа учраас энэ эмэгтэйчүүдийн эрхийн хамгийн том зөрчил байна гэж олон улсын байгууллагаас дүгнж байна. Хоёрдугаарт эмэгтэйчүүд ажил эрхлэхдээ эрчүүдээс хамаагүй бага цалин авч байна. Эмэгтэйчүүдийн авж байгаа голч цалин эрчүүдийн авж байгаа цалингаас 22%-аар бага байна гэсэн ийм статистикийг бас олон улсын хөдөлмөрийн байгууллагаас гаргасан байна. Тэгэхээр эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийн хүрээнд эмэгтэйчүүдийн эдийн засгийн оролцоогоо хангах, эрхийг нь хамгаалах чиглэлээр энэ тоо баримтыг бас тав хүн олон нийтэд хүргэж цаашид хөдөлмөрийн зах зээлийг илүү уян хатан зохицуулах, хүүхэд харах асаргааны үйлчлэгийг илүү нээлттэй болгож хувийн хвшлийн оролцоотойгоор энэ дэд үтцийг хөгжүүлэх, эмэгтэйчүүдийг өндөр цалинтай ялангуяа энэ технологийн шимт гэж хэлдэг инженер технологийн ажилтнуудад энэ байрнуудад ажиллах чиглэлээр охтуудын энэ чиглэлийн боловсролыг нэмэгдүүлэх чиглэлээр анхаарч ажиллах талаар уриалга гаргаж ажилласаа гэж хүсэх байна.